Бид энэхүү сэдвийг сонгохдоо мэрэгжил нэгтээ багш нар болон эцэг эхчүүдээс түүгрийн аргаас судалгаа авч нэгтгэн дүгнэхэд бага боловсролын монгол хэлний хичээлийн гээ үсгтээ үгсийг сонсох, бичих, уншихтаа ялгах чадвар нь дутмаг байгаа нь ажиглагдсан тул энэ сэдвийг сонгон боловсруулсан юм а. Энэхүү сэдвийг эцэг эх болон багш нар өөрсдийн арга зүйдэрээ тулгуурлан ашиглан ирсэн. Сургуулийн олон хандуудасаа салаад отохоор нэг л гонигтай сурагч ахой нас мэн түрмүрсэлтэй орхиадыг үртагасаа холдон гоцсон сурагч ахой нас мэн түрмүрсэлтэй орхиадыг Яаж хийнэ? Яасан бэ? Юуныхгүй юм бэ? Ямар даалгавар юм бэ? Монгол хэлний даалгавар гэрийн бүрлүүдээс гаагаатай нэрлэгдэх хэрэгслүүдийг мэдэж ирэх гэсэн. Энэ даалгавар надад хэцүү байна. Нэрээ тийштэй хэдүүлээд даалгаврыг яаж хийнэ? Тэрний сайгаар болно шүү. Тийм ээ, гэхдээ би бэдээр мэдмээр байна. Би мэдээстэй энэ зомби өөрөндөө ач тавсан. Тэгэд өвөө эмээ хоёроо гэрээр байж байхад би хар бас туссан. Тэгэхэд өвөө надад гэр юунаас бүрддэг, гэр яаж байдгийг зааж өгсөн шүү дээ. Нэрээ би ч гэсэн гэр барих дарааллуудыг мэднэ. Тэгвэл та хоёр биднэрт гэр яаж барихыг заагаад өгөл төө. Тэгэлтэй. Тэгвэл бүгдээрээ зан үйлийн танхим болж байна. Тэгээ. Ярих, сонсох нь хувь хүний чадвар бөгөөд 2 дугаар ангиас эхлэн өөрт тохиолдсон явдлаа зөв ойлгомжтой ярьж сурах нь анги ах тусам агуулга хүрээ баяжчихэд өөрийн санаа бодлоо бусдад ойлгомжтой илэрхийлэх, үгийг зөв сонгон, утгыг илэрхийлж хэлэлцүүлэх, дурсамж ярих, таамаглах, төсөөлөх, мэтгэлцэж ярих чадварт сургадаг. Бид хоёр та нарт Монгол гэрийн иж бүрдлийг зааж өгье. Тэгэлтэй. Энэ бол гэрийн ясмаг. Энэ шал. Энэ хан. Энэ бол хаалга. Хотог босго гэж байдаг. Энэ бол тааг. Тааныг багнаар бэхэлд тасгадаг. Тооны гол уйсан уяаг чахдаг гэдэг. Энэ бол өнний доод хэсгээ уйсан уяаг сагалдрах гэдэг. Энэ бол туураг. Тэгвэл гэрт ганцхан туураг байд юм уу? Үгүй энэ туураг 3 хэсэг байдаг. Харин энэ бол дээвэр, хойд ба урд дээвэр гэж байдаг. Энэ бол цагаан бүрээс. Харин энэ бол бүслүүр, гэрт 3 ширхэг бүслүүр байдаг. Харин энэ бол өрх, хамгийн сүүлд нь өрхөө бүтээснээр гэр бүлэн болдог. Тэгвэл бүгдээрээ гэрийн иж бүрлийг мэдсэн чи одоо гэр барьж тоглоё л тоо. Тийм та. Гэр барихтаа хамгийн ихэвч салаа тав. Энэ дараа нь ханаа байна. Дараа нь хаалгаа тавь. Харин дараа нь тооноо багнан төшөөлөн босгоно. Дараа нь өнөө усгана. Тэгвэл түүний дараа юу гэнэ юм бэ? Түүний дараа туурга байна. Туурга барьсныхаа дараа дээврээ тавина. Хойд дээврээ тавьсныхаа дараа урд дээврээ тавина. Дараа нь цагаан бүрээсээ нэмгэн. Бүрээсийг нөмөрсний дараа бүслүүрээ бүслэнэ.
өргөө тавьснаар гэр бэлэн болов. Бүгдээрээ ангилуугаа явуулсан хөө. Тэгээд Нэтэта бүгдээрээ энэ үеүүдээрээ үг бүтээж тоглоё. Хийлээ. Оо нэрээ бид нэр 2 дугаар ангидаа энэ хичээлийг үзэж байсан юм байна. За тэгвэл бид нар өнөөдрийн хичээл дээр Монгол гэрийн иж бүрдлийн задаргааг үзлээ, тийм үү? За тэгвэл хүүхдүүдээ манай монголчууд өөдлөх хайл юунаасаа гэж ярьдаг вүлээ? Өө зөвтэй. Тэгвэл үүднээсээ хаалганаасаа гэдэг юм байна. Өнөөдөр тэгвэл бүгдээрээ монгол хэлнийхаа ба готой үгийг хаалга гэдэг үгнээсээ сэдвлээд авъя. Болох уу? За, хаалга зурж чадах уу? Чадна. За тэгвэл миний хүүхдүүд нэг хаалга зураадах та. За хаалга зурцсан уу хүүхдүүдээ? За тэгвэл хаалганд өөр юу байдаг бол та нар юу дутуу зурсан юм шиг байна? Босго. Өө зүгтээ босго гэж дутуу зурсан байна. Босго гэж юу вэ тийм мэдэх үү? Хаалганы доод хэсгийн хөндлөн модыг юу гэж хэлдэг бахна вэ? Босго гэж байдаг бахна. За тэгвэл хүүхдүүдээ хаалганд босгоноос өөр нэг зүйл байдаг юм байна. Тэр юу бол мэдэх үү? За тэгвэл энэ тотог гэдгийг бүгдээрээ мэдэх ямар боломж байна яг одоо? Ер нь дотох гэдэг үгийг бид нар үгийг ер нь хаанаас хайж болдог лээ? Тойл бичгээс. За тэгвэл хүүхдүүдэд тойл бичгээ бариад тотох гэдэг үгийг хайгаадах та. Тэгвэл хаалганд тотох гэж байдаг юм байна. Энэ шүү дээ. Гэр байшингийн хаалганы дээд хөндлөн мод. Гэр байшингийн хаалганы дээд хөндлөн модыг хэлдэм байх шүү дээ. Тийм байна. За тэгвэл тотог гэж юу гэдгийг ойлгосон хүүхдүүд ээ? Ойлгосон. За тэгвэл хүүхдүүдээ одоо та нар хаалган дээрээ гүйцээгээд юу зурх ёстой вэ? Босго. Өөр юу зурх ёстой лээ? Өө зүйтэй босго тотгоо гүйцээ зураад зурган үгийн тайлбараа гүйцээгээрэй.
босго. Хаалганы доод хэсгийн хөндлөн модыг хилдэг. Мөн босгон дээр гიშгхийг цээрэлдэг. Харин минийх туурга. Туурга. Гэрийн хажуу талаар нөмөргөн бүтээх эсгийг хилнэ. Нийтдээс өмнө Тотго. Хаалганы дээд хөндлөн хэсэг. нийтдээс өмнө харин чагтаг. Чагтга. Малын хялгас ноосоор томж хийсэн гэрийн тонны голоос уян осрыг хилнэ. Тэгвэл нээд чинийх ямар юм бэ? Нээд би хоёр үг бүтээсэн. Хаалга, сагалдраг. Хаалга. Гэр байшинг хашаанд орох гарах хэсгийг тусгаарласан хэрэгслийг хэлнэ. Сагалдраг. Унийг хантаа бэхлэхэд зориулсан унины сүүл талд байх гогцоо уяг хэлнэ. Энэ үнүүд чинь саяны бидний ялгаж нэрлсэн үнүүд байна шүү дээ. Тэгвэл бүгдээрээ гаагуугаар төгссөн өгүүлбэртэй эцээжчиг бичвүү. Хийлээ. Найдуудаа та нар эхлээд миний хэлэх өгүүлбэрүүдийг сайн сонсоорой. Тэгээд би та нарт дараа нь хэлж өгнө. Үхрийн сүгээр илгэн тараг бүрүү. Жаахан унтаж байгаад босог. Өвөө минь энэ дээ. Өвөө минь энэ тайгийг тулаг дээ. Мал онд минь тараг хүч сайтай оров. Босгон дээр гიშигдэггүй. Тулганы гал дүрлцэн. За одоо та нар бичиж эхлэе. Үхрийн сүгээр илгэн тараг бүрүү. Үхрийн сүгээр илгэн тараг бүрүү. За дараагийн өгүүлбэр. Жаахан унтаж байгаад босог дээ. Жаахан унтаж байгаад босог дээ. Цааш нь өвөө минь энэ тайгийг тулаг дээ. Өвөө минь энэ тайгийг тулаг дээ. Мал онд минь тараг хүч сайтай оров. Мал онд минь тараг хүч сайтай оров. Босгон дээр гიშгдэггүй. Босгон дээр гიშгдэггүй. Тулганы гал дүрлцэн. Тулганы гал дүрлцэн. Г үсгтэй үгийг утга ялхан зөв сонсгож уншиж бичүүлэхдээ харьцуулан ажиглуулах, утгын ялгааг мэдүүлэх, нүдлэн тогтоох зэрэг арга зүг ашигладаг. Жишээлбэл тарга хүч, тарга бүрэх, гэрийн босго, унтаад босог, тулга тулах, таяг тулаг. Атга шавар, арга савар. Нэрээ энэтэй холбоотой зөвхөн багшийн хэлсэн түргэн хэллэгийг би санацлаа. Тэгвэл чи бидэнд хэлээд өгч төө. Атга, шавар, арга, савар. Тэгвэл найзны хэлээд үзье. Атга, шавар, арга, савар. Үгүй чи сая бүрээ хэлчихсэн шүү дээ. Атга гэж хэлэх ёстой юм уу чи? Атга гэж хэлчихсэн. Чи одоо дахиад засаад хэлээд үз. Атга, шавар, арга, савар. Мөн үү? Муу саний хэлсэн бүгд бийч нэг хэлээд үзье. Атга, шавар, арга, савар. Үнэхээр чи арга гэдгийг арга гэж хэлчихлээ. Тэгэхээр нэг цаад хэлээд атга, шавар, арга, савар. Чиний саний хэлсэн л зөв байхгүй да. Монгол хэлэнд г үсэг хоёр янзаар хэлэгдэж бичигддэг. Хүүхэн хэл идэвхтэй оролцож га го гу ги гэж хэлэгдэх г үсгийг хоолон г гэдэг.
Жишээ нь унаг, ботго, тулга, туурга, чаргыг гэх мэт юм а. Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Жишээ нь аймаг, нутаг, тараг, арга, ураг, баг гэх мэт. Тэгвэл бүгдээ түргийн хэлхийг хэлэхдээ үгээ зөв тод хэлэх ёстой юм шүү дээ. Нэгдүгээр би өнөөдөр гэр барих дараалал гэрийн иж бүрдэл гаатай үгээр нэрсэн хэрэгслүүдийг мэдэж авлаа. Хоёр найзтай баярлалаа. Өнөөдөр бид нар үгнүүдийг хооронд нь нийлүүлэн нэг хичээл сурсан. Тэгээд бас үгийн утгыг тайлбарлан ялгаж өгсөн. Бас түргийн хэлхийг хэлж сурсан. Өнөөдөр бид цагийг үр дүндээ өнгөрөөсөн байх үү? Нэрээ тийм байна. Энэ г авьяг буруу дуудаж сурснаас үгийн хэрэглээний утгыг алдагдуулах, бичгтээ буруу бичснээс үүдэн буруу ойлголцох бэрхшээл гардаг. Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэлцэн ойлголтуудаас ухагтхууны хувьд шинжлэгдсэн зөв бичих, зөв хэлж, ярьж, сурах, амьдрах арга ухаанд суралцах, хүүхэд хөгжүүлэх, хоцрогдлыг арилгах, ялгууртаа сургалтын зохион байгуулах зэрэг багшийн үйл ажиллагаанд санаа болгож энэхүү VCD-г бэлтгэв. За Улаанбаатар хотын ирээдүйн зохицлбарын багш нарын бэлтгэсэн DVD хичээл бол зөв бичүүлж сурахад чиглэгдсэн. За зөв бичүүлэхдээ утга ялгаж зөв бичиж сурахад юуг чухалчлах вэ гэдгийг энэ DVD хичээлээр харуулахыг хичээсэн байгаа. Жишээлбэл одоо хайрхан гэдэг үгийг хэлний угийн энтэй хэлэх ёстой байдал. Хайрхан. Хөөрхөн гэдэг үгийг хэлний угийн энтэй хэлэх ёстой байдал. Хөөрхөн. За ан гэдэг үгийг ан гэж хэлдэг ч юм уу. Эсвэл ан гэж хэлэх ёстой газар нь ан гэж хэлдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр утга ялгадаг энэ хэлний үзүүрийн энэ хоолон гийг дандаа буруу хэрэгэлдэг. Буруу хэрэглэнээс үүдээд одоо буруу бичиж хэвших ийм дадал бий болчиход байна л да. Тэгэхээр эндээс үндэслээд юу гэж хэлэх гээд байна вөхөр баруун Монголын одоо аялгаунд хэлний угийн энийг хэлний үзүүрийн энээр хэлдэг. Энэ зөв тогтол бол ерөөсөө тэр чихээр явчих гээд байна. За Өвөр хангаан аймагт бол одоо шилбэл хэлний гийг хоолонгаар дууддаг. Тэгэхээр энэ буруу жишг бол бас ингээл утга зохиолын хэлэнд явчих гээд байна л да. Тэгэхээр утга зохиолын хэлэнд би явчих гээд байна гэж хэлээд байгаагийн учир нь юу гэхээр одоо хүмүүс зүгээр л одоо энгийн ярианда Бат Эрдэнэ гэж хэлхийг Бат Эрдэнэ авраг, сонгон хайрхан дүүрэг энэ гэж ингэж яриад байгаа байхгүй. Сонгон Бат Эрдэнэ гэж ярих хэвээр юмыг сонгон Бат Эрдэнэ гэж яриад байгаа чинь буруу дуудлага. Энэ буруу дуудлагаасаа болоод буруу бичиж сурах юм одоо юу гэдэг чинь зохисгүй хэрэглээнүүд хэлэнд бий болчиход байна. Тэгэхээр энэ зохисгүй хэрэглээн дээр үндэслээд 2 дугаар ангийн хөтөлбөрт хэлний үзүүрийн энэ хэлний угийн энэ хоолонгаа хэлний гийг хооронд нь одоо харьцуулан заах аргаар заагаад тэгээд утга ялгаж бичдэг үг гэдээ ороод ирсэн байна. Тэгэхээр энэ үгнүүдийг заахтаа нэг талаас бол утга дээр нь суйрлаж энэ үгүүдийг зөв таниулж ухааруулж ойлгуулах, нөгөө талаас нэгэнтээ одоо ингээ утга ялгачиж байгаа юм нь юун дээрээ байна вөхөр ерөөсөө л утга ялгасан утга ялгаж хэрэгэлсэн их шигнүүд дээр байна.